За өдрийн мэнд дүргийн гатаа салхитай тэгээ нүсмэс гэдэг зэн ийм байдалтай байна. Өнөөдөр ч одоо хаврын сүүл сар гарчихсан. Хавар учраас нэлээд салхитай байна. За ийшээ манай гэр яг хажуухан чинээр нөгөө нийтийн номын сан өнөөдөр нээлттэй хийж байгаа. 11 цаг 40 минутаас нээлттэй гэсэн одоо 11:30 болж байна. Бид хоёр номын сан нээлттэй очихоор явж байна. Орчоод үгсийн жоохон нугаж байгаа. За номын сан нээлт болохгүй 2-3 минутын дараа нээлт болчихсон. За энэ номын сан нээлтээс гадаараа Америкийн төвийн нээлт бас давхар болж байгаа байна. Цаанаа эрхэмсгээ ноёдогтандаа нарнаашиж зарчил дэлгэрж үлдсэн өчигдөр үлдсэн ардын төвийн төлөвлөлтөнд бүрэлдэхүүн 25 Элгийн дондын хаврын одоо шар дуусрыг шаргчин хүмүүдэр олон аймагт маань намын мөргө зөвлөмөр болон Америкийн соёл мэдээллийн төвөөрөмжийн нэг жугааг дуудаад таатаагаад In this way, another source of the knowledge санаачлан эхлүүлсэн. Орхон аймгийн засаг даргаар ажиллаж байсан сэмждийн Бачаргал болон шаардлагатай хөрөнгө оруулалт санхүүг жил бүрийн орон нутгийн төсөв тусган шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлсэн мөнхөд дарагтай аймгийн иргэдийн төлөвчдийн хурлын төлөөлөгч цогцлборын барилгыг барьж байгуулан ашиглалтанд оруулахад хөдөлмөр зүтгэлээ зориулж ажилласан барилгачид, инженер техникийн ажилтнууд та бүхэнд Орхон аймаг Эрдэнэ хотынхаа нийт иргэдийн өмнөөс болон хойсоор гүн талархаад илэрхийлье. Номын цагаан буян арвижин бэлгэрэх болтугай. Ирээдүйд Эрдэнэтийн Америкийн төвөөс олон гайхалтай зүйлс бүтээн гэдэгт итгэлтэй байна. Баярлалаа. Үсэг хатагтай ноёдоо үлзий буян төгшөрсөн Бодон гондоочгийн хаврын сүүл сарын шинийн 17-ны үлзий бэлэгтэй сайн өдрийн дэмбэрэлтэй сайхан сагдороо өдрөөс өдөрт өргөжин төлж өнгөчөн жахваа чочвын 90 зууны мандаа бүтээн байгуулалт Эрдэнэ хотод маань Эрдэм номын цагаан солонго татуулсан ерөөл буян авшиг буян өрсөн номын мөргөө цогцлбор маань энхүү өндрүүд дэлгэж байна. Их орны маань гэрэл тэрээдүү гэгээ маргааш болсон эрхэм үндэтэй хүүхэд багчуудын маань төлөөлөл эрхэм сайхан ахмад буурлуудын маань төлөөлөл энэ сайхан мөргөөний хөтгөлийн тооцоог хөндлөө. Тэгээд одогшоо зочид төлөөлөгч орж байна. За тэгээд битээр ч гэсэн ороод номын сантайгаа танилцъя. Хүмүүс хэрсэн байна уу? За сүүлийн үед одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүртээмж гэж их ярьдаг болсон. Тэгвэл энэ хүү шинээр нэгдэж байгаа номын сан маань болохоор зэрэг одоо туслах хэрэгцээтэй хэрэгтэй уншлагын танхимтай юм байна. За ороод шууд 105 гэсэн энэ тоот өрөөнд ийм өрөө байгаа байна. Орж сонирхъя. Тэрэгцэртэй хүн багтах хэрэгтэй байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй юмнээсээ хувьд бол бас тэрэгцэртэй хүмүүс байдаг учраас хаалганы хувьд бас өргөн том байх хэрэгтэй байдаг. За энийг ерөнхийдөө одоо хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс маань шүлөөтэй орчих болох хаа гэж бодож байна. За ингээд 105 номерт бол энэ тусгай хэрэгцээт иргэдийн уншлагын танхимтай юм байна. Энд нөгөө хөтөч байна.
би нэг давхраас эхлэхэд бол Монгол сан хөмрөг за Орос болон бусад номын сангийн хөмрөг гэдэг хөмргүүд байна. Сэлбэн засах өрөө байна. За нэг давхуртаа бол хяналтын өрөө, хүүхдийн өрөө, за тэгээд цайны газар тусгай хэрэгсэл дэргэдэг ингээ сая танилцуулсан өрөө байна. За энд бас номын үзэсгэлэнгийн хэсгээ бас нэг давхуртаа байрлуулах юм байна. За хоёр давхуртаа болохоор гэр бүлийн үндэслэлийн танхим, за нэгтлэн техник мэдээллийн өрөө байх юм байна. За VIP өрөө, за багаар ажиллах өрөө гэд. За гэрээр ном олгох гэд манайхны бас үйлчлүүлэх дуртай, ном авах дуртай өрөө мөн хоёр давхурт 205 байх юм байна. За тэгээд одоо 3 давхурт болохоор Америк төв байгаа. За 4 давхурт болохоор бичиг хэрэг ажилтан захирал гээд ингээд нийт уншлагын танхим байгаа юм байна. За ингээд дээшлээ. За шинэ номын сан маань өөрөө бас юм гоё юутэй. Захиан шаттай. За номын сангийн маань тогтчил за энэ шинээр баригдсан барилга учраас маш гоё юм уу. За энд нэг л болж байгаа юм биш үү. Чихэр гэдэг нэ. За завсарлага. Шинэ номын сандаа энэ номнуудыг одоо ингээ гардуулж өгөхөд бэлэн болоод байж байгаа. Хүүхдүүд маань цаашдаа хүүхд залуучууд маань хүний эрхийн талаарх мэдлэг мэдээлэл одоо судалгааны ажиллагаа хийх бол одоо төв номын сангаас ийм номнуудаар үйлчлэгээ авах бүрэн боломжтой. Нэгсдээ хүний эрхийн үндэсний комисс төв номын сантайгаа хамтарч ажиллаад хүний эрхийн фонд болоод каталогийг нээгдэж байгаа гэсэн. Одоо нэртэй хэцүү уусан. За хоёр давхурт 205 юу гэдэг хэвлэл мэдээлэл гэрээр олгох манайхны үйлчлүүлэх дуртай гэрээр олгох танхим байна. Орцгоё. За чөч төлөөлөгч. Ян гоё. Амар гоё цэвэрх юм бэ. Нээлттэй хийж байгаа юуны дөрөнд баярлаа. За тэгээд гэрээр ном олгох юм. Хүүхдүүд ер нь хүмүүс яаж яаж гэрээр номоо яаж авах вэ? За манай номын сан эгчин доо насанд хүрэгчд болон хүүхдүүдэд жилийн хугацаатай карт нээдэг байгаа. Тэгээд насанд хүрэгчд 8 дугаар ангиас дээшээ насанд хүрэгчд болохоор жилд нэг удаа 1000 төгрөгөөр карт нээлгэнэ. Хүүхдүүд болохоор 1-ээс 7 дугаар анги хүртэл үн төлбөргүй карт нээлгдэг байгаа. Тэгээд манай энэ шинээр нэгдэж байгаа энэ салбар дээр болоход номын сан дээр бол хүүхдийн танхим бол ирээгүй. Хүүхдийн танхим нь урт цагаандаа ажиллана. Гадаад хэлний танхим урт цагаандаа ажиллана. Энд болохоор нийтийн уншлагын танхим, зорилттой бүлгийн хүүхдүүд буюу нөгөө тусгай хэрэгцээт хүүхдийн танхим гэж нэгж байгаа. Сонин хэвлэлийн танхим, гэрээр ном олгох танхим, гэр бүлийн уншлагын танхим гэж нэгдэж байгаа. Манай энэ гэрээр ном олгох танхимд болохтой зэрэг насанд хүрэгчд иргэний үнэлгээ үлдээгээд тэгээд жилд нэг удаа 1000 төгрөгөөр картаа нээлгээд нэг номыг 200 төгрөгөөр авч уншдаг байгаа. Өдөрт 200 төгрөгөөр 5 өдөр болоход 1000 төгрөг гэсэн үг тийм. Баярлалаа. Баярлаа. 201 буюу гэр бүлийн уншлагын танхим гэж байна. За энэ маань ингээд тогтчж байгаа болтой юм аа. Гэр бүл ирэхээр энэ бас гоё гоё үлгэрийн болон бусад дэлхийн Монголын гоё уран зохиолын номнууд энд ирж байрших хаа гэж бодож байна. За дээш агаарэ. Ерөнхийдөө нөгөө нээлт болоод хүмүүс их байгаа болохоор зарим хүмүүстэй мөргөлдөө бол шүргэлцлээ. Тэгээд бас зарим хэсэг нь хүн олонтой болохоор орж танилцаж амжихгүй. Ингээд илүү хүнтэй газраар нь бас явж байгаа шүү. Санаа нь 3 давхарт гарч ирсэн ч доош ийм гоё харагддаг юм шүү дээ. Гоё дугуй байсан чинь. Тэ. За ийшээ тэр төв рүү сонирхож ороо байла. Америк Монголын. За англи хэл боловсролын өрөө гинэ. Зя интернет өрөө гэж байна. Вау. За энд ингээд гоё шин
компьютеруудыг байршуулсан байна. Энд одоо бас нөгөө интернет рүү орж мэдээлэл авах боломжтой байна. Бид бол 3 давхартай явж байгаа учраас энэ нөгөө ихэнх зүйлс нь нөгөө англи хэлээр байгаа юм байна уу. Ой, намайг сан шинээр нэгдэж байна. Юу гэж бодож байна сэтгэлээ? Гоё юм. Юу амар их удаа үлээсээ мэрэгчний хажууд амьд байхгүй. Орохыг тийм. Тэгээд найстаа хамт ингээд даалгаврыг айгу гоё гэхгүй. Тийм газар битээд айгу эрэхтэйсэн. Тэгээ энд бас хийж болох гэж. Манай найз их баяртай байгаа. Гоё тийм ээ. За энд хүмүүс ярилцлага өгч байна. Монголын үндэсний телевиз, манай орон нутгийн телевизүүд ирсэн бас мэдээлэл бэлтэж байна. Education Америкийн одоо боловсрал англи хэлний өрөө гэж байна шүү. Боловсрал англи хэлний өрөө гэсэн чинь вау. Энд хүүхдүүд ирж англи сайн байна уу? Амиг Аночин гэдэг. Би Education Mongolia болон Американ консулын зөвлөх. Тэгээд Американ Corner Эрдэнэт анх удаа Эрдэнэт хотод үнэлэл ажиллагааг нээж байгаа юм байна. Тэгээ манай Education Mongolia-г дагаад Америк ихтэйд сургуулийн талаар үндэл бүргүй аль биесны мэдээллийг аваарай гэж хүсэж байна. Тэгээд танд бас брошюр өгч дээ. Манай Education Mongolia маш олон гоё контент бэлтгэдэг. Жишээлх юм бол Америкийн сургуулийн төлөөлөгчид ураад тэгээд одоо Facebook live session хийсэн байгаа. Тэрийг бас ухрааж үзэж болно. Тэгээд what does mean болон тэг гэж юу вэ? Als frequently asked questions гэх монгол англи хэлээр маш гоё контентуудыг хүргэдэг байгаа шүү. Тэгээд scholarship alert болон урт хөдөр болгон одоо хүргэдэг. Тэгэхээр тэндээс Америкийн ихтэй сургуулиудын тэтгэлийн мэдээллийг бас цаг алдалгүй авч болно шүү. Тэгээд Америкт суралцах академик их улсад амжилт хүсье. Тэгээд таны контентод бас амжилт хүсье. Энэ дээр үл англи сурахаас гадна гоё зөндөө найзтай болох боломжтой юм байна да. За буцаад хоёулаа чинь шин бууд ирсэн. За 305 уншлагын өрөө байна. Энэ уншлагын өрөөний ийм гоё тогтчлолтой байна. Ороод хараа. Вау. Энэ гоё тогтчлолтой уншлагын өрөө юм байна. За яаш явъя. За энэ 3 давхар бол тэр чигтээ ингээл ерөөсөө англи Америк гэсэн одоо зүйлсээр дүүрсэн газар байна шүү дээ. Ерөөсөө англи хэлээр энэ 3 давхарт орж ирээд бол амьсгалах юм байна лөө. 4 давхар руу гарч үзье. Хүн ихтэй байна. За 3 давхар бол одоо хүмүүсийн нэлээд анхаарлыг татчих шүү. За 4 давхарт болохоор нийт уншлагын танхим байрлах юм байна. За нөгөө одоохондоо юу маань одоохондоо номын самаа нүүж ирж байгаа болохоор зарим одоо зүйлс нь нэр дамжааг байгаа юм болоо да. Нийтийн уншлагын танхим маань хараахан тогтчих амжаагүй байна. Гэхдээ маш гоё том танхим байна. За ингээд 4 давхартаа нийт уншлагын танхим 3 давхартаа Америк англи сурах сонирхолтой хүүхдүүд Америк оронтой танилцах сонирхолтой хүүхдүүд танилцах боломжтой. Түрүүн орчод агуу гейминг центр руу хальт ороод гейминг центрт ороод ирлээ. Гейминг одоо өөрөө юм. Энд нөгөө нэг юу ах юм шүү дээ. Кино үзээд, англи хэлээр кино үзээд, тоглолт үзээд, англи сурахад ашиглах юм уу юм бэ шүү дээ. Сайн. Эцэг хүүхдүүд ороод ирсэн англи хэл дээр хөл бөмбөг үзээд, сакс үзээд нэгсэндээ англи хэлний сонсголоо одоо сайжруулах ийм өрөө юм байна. Ми спорт гэж хэлсэн шүү дээ дөрөв тийм ээ. За тэгээд нээлт болж байгаа болохоор нөгөө хүн олонтой хүүхдүүд ихтэй байна. Ямар тааш тэгээд хүрэлцэн ирсэн болохоор энд болж байгаа үйл явдлыг чадах ч нэгээрээ товчхон та бүхэнд хүргэхийг хичээлээ. За тэгээд шинэ номын сангаар
Эрдэнэчүү залуучууд та бүхэн ирж үйлчлүүлээрээ үнэхээр гоё тухтай гоё номын сан үе таалгаа нээж байгаа юм байна.